Надад нэг асуулт байна. Саяхан манай найзын гаднаа тавьсан машин дээр хүр шайлынхан 8 настай хүү бүр хатаасаар зураг зурчихсан байх юм. Энэ асуудлыг хэрхэн яаж шийдэх юм болов? Манай найзад учирсан гэмхор хохирол хор уршгийг хэн хариуцаж арилгах ёстой бол? Ер нь 14 хүртэлх насны хүүхдэд хуулиараа ямар үйлдэл хийхийг зөвшөөрч хэрэгтэд бусдад гэмхор учруулах юм бол ямар хариуцлага хүлээлгэх юм болов? Иргэний хуулийн 18 дугаар зүйлд 7 хүртэлх насны этгээд иргэний эрхцэн чадамжгүй байна гэж заажээ. Энэ нь ийм насны хүүхэд аливаа хэлцэл хийхэд нас сэтгэхийн хувьд бэлтгэх дээгүй. Эрхцэн харилцаанд орж эрх хэдлэх, үүрэг хариуцлага хүлээх боломжгүй гэсэн үг. Энд хэлцэл гэсэн нэг ойлголт гараад ирлээ. Энэ талаар бүгдээрээ товчхон тадралъя. Хоёроос дээш тал оролцсон эрх үүрэг үүсэх харилцааг хэлцэл гэж ойлгож болно. Дэлгүүрээс юм худалдаж авахад, такси бариад, сургуульдаа хөрвүүлэхэд, ажилд ороход энэ бүхэн их бага хэмжээний хэлцэл үүсэж байдаг. Өөрөөр хэлэх юм бол энэ бүхэнд оролцогч талууд харилцан эрх хэдэлж үүрэг хүлээдэг. Нэг жишээ авъя. Ээж дэлгүүрээс мах авахар боллоо. Ээж авах махаа сонгоод мөнгөө төлнө. Худалдагч мөнгийг аваад махыг өгнө. Энд бяцхан хэлцэл явагдаж эрх үүрэг бий болсон байна. Ээж мөнгөө төлөх үүрэгтэй, бараагаа авах хэрэгтэй. Харин худалдагч мөнгөний авах хэрэгтэй, хүссэн барааг нь өөх хэрэгтэй. Хэлцлийг хэл яриагаараа, эсвэл бичиг цаасаар, эсвэл зүгээр л үйл хөдлөлөөр хийж болдог. Зам дээр гараа өргөө зогсож байгаа хүнийг такси барих гэж байна гэж бүгд ойлгоно. Супермаркетаас юм худалдаж авч байгаа хэлцэл голдуу үйл хөдлөлөөр илэрхийлэгдсэн байдаг. Гэтэл зарим хэлцлийг хэл яриагаараа, зарим нь бүр албан ёсоор тусгай гэрээ хэлцээрээр хийх болдог. Аман хэлцлийн нэг жишээ гэвэл би найзаасаа PC тоглоомоо 10 хоног тоглуулад оронд нь миний төгөлдөр хурыг гэртээ 10 хоног тоглож болох уу гэж гуйхад найз маань зөвшөөрсөн бол энэ аман хэлцэл болж олно. За бичгийн хэлцлийн жишээ гэвэл хөдөлмөрийн гэрээ байгуулах, банкар үйлчлүүлэх, сургуульд төлбөртэй сурах, утасны эрх авах гэх мэт албан ёсны хэлцүүдэж болно. Одоо эргээд иргэний эрхцэн чадамжгүй буюу 0-7 насны хүүхдийнхаа жишээ рүү оръё. Мэдээж хүн болгонд хүсэл бий. 5 настай хүүхэд жишээлх юм бол дэлгүүр рүү явж хүссэн тоглоомоо авахыг хүснэ. Гэвч аав ээжийн хувьд ийм насны хүүхдийг ганцаарнг нь явуулж иргэний эрхцэн харилцаанд оролцуулах боломжгүй. Нөгөө талаас худалдагч гэсэн ийм насны хүүхдэд бараа худалдах боломжгүй. Өөрөөр хэлэх юм бол 0-7 насны хүүхдийн одоо бүх хэлцлийг тэдний өмнөөс аав ээж, асран хамгаалагч хийдэг байх нь. Тэгвэл 7-оос 14 настай хүүхдийн хувьд ямар хэв юм болоо? Иргэний хуулийн 17 дугаар зүйлд 7-оос 14 хүртэлх насны этгээд иргэний эрхцэн зарим чадамжтай гээд тэдний хийсэн өөртөө хохирлгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай жижиг хэлцлээс бусад хэлцлийг тэдгээрийн нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч нь хийн гэсэн байна. За тэгвэл тэдний бие даа хийж болох ахуйн чанартай хиймэгц биелэх жижиг хэлцэл гэж юу хэлээд байгаатай танилцгаая. Жишээ нь 13 настай 7 дугаар ангийн хүүхэд найзынхаа төрсөн өдрөөр бэлгэлэх гэж бага үнийн дүнтэй бэлэг дурсгалын зүйл худалдан авах юм уу? За эсвэл чихвч, утас цэнэглэгч зэрэг ойр зургийн зүйл биедээ худалдаж авахд ямар нэгэн асуудал үүсэхгүй нь. Харин их үнийн дүнтэй магадгүй хэдэн сая төгрөгийн үнэтэй PC тоглоом ч юм уу? За эсвэл мотоцикл худалдаж авъя гэвэл худалдагч түүнээс аав ээжийнхэн зөвшөөрлийг асууж худалдахгүй байх эрхтэй байх нэ. Учир нь иргэний хуулиар ихэнх эрхцэн харилцааг тэдний нэрийн өмнөөс эцэг их асран хамгаалагчид нь хийхээр урьдчилсан байна. 14 хүртэлх насны хүүхдийн эрхийн талаар юм байдаг гэж. Тэгвэл хэрвээ тэд бусдад гим хор учруулах юм бол яах юм болов? Гим хор гэдэг нь бусдад учруулсан эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус хохирлыг хэлдэг. Эд хөрөнгийн бус хохирол гэдэгт тухайлах юм бол хүний амь нас, эрүүл мэнд, нэр төр зэрэгт хохирол учруулахыг ойлгож олно. Иргэний хуулийн 503-ийн 1-д тэдний бусдад учруулсан гим хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч эцэг их асран хамгаалагч хариуцсан арилгана гэжээ. Бидний энэ дугаарын эхэнд асуусан асуултын хариу тодорхой боллоо. Найзад маань учирсан хохирлыг хөршгөөгийн аав ээж хариуцсан арилгаж найзыг маань хохирлгүй болгох нэ. Тэрчлэн иргэний хуулийн 503-ийн 2-т 7-оос 14 хүртэлх насны хүүхэд сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтанд ор байхдаа бусдад гим хор учруулсан бол
эдгээр хуулийн этгээд гим хорыг хариуцсан арилгахаар хуульчилсан байт юм байна. Энэ удаагийн дугаараараа бид инхүү 14 хүртэлх насны хүүхэд эргэцэн харилцаанд ямар хэмжээгээр харилцах, хэрвээ бусдад гим хор учруулбал хэн хариуцах талаар дэлгэрэнгүй ярьлаа. Хүүхдүүд маань альва үйлдэл хийхдээ дандаа хянамга болгоомжтой байх хэрэгтэй. Эс тэгвээс та бүхний альва болгоомжгүй үйлдэл бусдад гим хор учруулахаас гадна энэ бүх гим хорыг аав ээж асран хамгаалагч тань арилгах давхар хариуцлага оногдох юм байна шүү. Ингээд 14-өөс 16 хүртэлх насны хүүхдийн үүрэг хариуцлагын тухай ярих дараагийн дугаараараа уулзцгаая.